За орой минь. Сайхан олов уу? Би нэг зүйл хэлье. Өчигдөр би 4 одтой зочид буудлын ресторанд хоол идсэн. Муу хүн идсэн дээ, тэ? Гэхдээ үнэндээ тэр хоол амтгүй байсан. Гомдмаар амтгүй байсан. Хайр мөнгө, хайрын цаг. Хайрын юм. Юуны Улаанбаатараас урагшаа Чингисийн үрэгийн наан тайж гээд 4 одтой буудлаа байгаа. За. Та нар үнэхээр амтгүй цагаан хоол идэж үзье гэвэл тийш очиод үзье. Мөнгөө өрөөд, цагаа өрөөд, тэ хамаг сэтгэлээ гонсоолгоод. За уучлаарай хар PR хийчлээ. Цагаан PR хийх гэж байгаа. Би тэгээ өнөөдөр суудынхаа бэлдсэн хоолыг идэж байхдаа бодож ирсэн. Бидэнд ямар ч стар од байхгүй. Гэхдээ манай хоол бол янзтай. Монголд байхгүй цагаан хоол юм даа гэж талархаж идчихлээ. Тэгээд та бүгд энэ талархлаа тэнд ажиллаж байгаа хүмүүст илэрхийлээрэй. Хоолоо авахтаа талархаж хүлээж аваарай. Тэ? Хоолоо идэж дуусаад талархаж дуусгаарай гэж та бүгдээс хүсье. Оройн хоол сайхан байсан бахаа гэж найдаж байна. Би хараахан идэж амжаагүй байна. За тэгээ бүгдээрээ сургаалын уналтад анхаарал хандуулцгаая. Би Ром номоос 1-р бүлгийн 5-р ишлэлээс уншин тэгээд цөөхөн хідэн зүйлийг ярина гэж бодож байгаа. За хүмүүс Библиэтэйгээ байгаа хаа гэж найдаа. Өнөөдөр Библи авсан хүмүүс Библиэ бариад ирсэн үү? Бариад ирээгүй юу? За утсан дээрээ Библиэтэй байгаа хүмүүс байна уу? За тавьчаад хадгалчаад ирсэн үү те? Яна хөөх юм яасан бол тоо. За уг нь юу миний юу ярих нь нөгөө та бүгд одоо дэлгүүлээд юм уу нээлгээд аппликейшнийг нээлгээд уншуулахаас тийм нэг чухал зүйл бол биш те. Та яг одоо дэлгээд уншаад хараад тогтоогоод энд ийм юм байдаг юм байна. Би одоо ойлгоогүй ч дараа энд эргэж ирээд энийг эргэж уншаад эндээс нэг юм ойлгох ёстой юм байна шүү гэд тэрийг нэг мэдээд авчвал тэр хамгийн чухал байна. Тэгэхээр Библиэтэй хүн байвал аль эсвэл утсан дээр нь Библи нь байгаа бол за өөрт нь юм байхгүй бол хажууд үнийхээ юмыг ашиглаад энийг цуг уншаарай гэж хүсэж байна. За хамтаа залбирцгаая. Эзэн Есүс агуу хайрын бурхан минь ээ. Та биднийг ивэж, та биднийг өрөөж, та биднийг хязгааргүй хайраараа хайрлан болзолгүйгээр авралаа бидэнд өгөхөөр дараа сонгодогт тань баярлалаа. Өнөөдөр таны агуу хайр бидний амьдралд ирдэг агуу хишгэнт тань бид талархан залбирч байна. Энэ орой энэ цаг мөчид бид шабат жаргасан ч бидний ажил амьдралын 7 хоног эхэлж байгаа учраас танаас ивэлийг олж авахын тулд таны үгээр өрөөгдөж, таны үгээр урамшиж, итгэлээр дүүрэн амьдрахын тулд энэ цаг мөчийг танд өргөж байна. Намайг ашиглаач, биднийг өрөөж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Ром ном 1-р бүлэг 5-р ишлэл. За гаргацсан хүмүүс байвал хамгийн ихний үг нь юу гэж байна? Ром 1-р бүлэг 5-р ишлэл. Чэс нүнштэй? На номны чинь нэр РОМ гэж байна уу? Тийм үү? За. Тэгээ 1-р бүлэг нь байгаа. Тэгээ 5-р ишлэл нь. За өгч би уншия. Ром 1:5. За. За би 2004 оны орчуулгыг би хараад байгаа юм. За 2013 оны орчуулгыг харчээ. За. Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан.
Эзний нэрийн төлөө харь үндэстнүүдийн дунд нэгэн зүйлийг бий болгохын тулд бид илч болсон юм а гэсэн байна. За баярлалаа. Урт наснаарай. Харь гадны хүнд ч бай, таньж мэдхгүй хүнд ч бай, аль эсвэл таньдаг дотн найз нөхдөд ч бай, бид баярын мэдээ төгөх ёстой гэдэг. Дөнгөж саяны дуулсан пүрэв жаргалын маань тусгай дуу байна те. Тэрэн дээр ч гэсэн Бурхны нүд гар чих болж тусламж хүргэе, гэрлэн бай гэсэн ийм утгатай зүйлсийг хэлсэн тийм үү. Энэ бүгдийг ер нь яах гэж хийгээд байдаг юм бэ? Юуны тулд хийгээд байдаг юм бэ? Тэгэхээр энэ Ром номыг бичсэн хүн бол юуны тулд хийдгээ хэлсэн байна. Яах гэж тэр хайр хүмүүст Есүсийн тухай ярьж өгч, яах гэж хүмүүст баярт мэдээ, сайн мэдээ, авралын зарыг түгээдэг юм бэ? Тэр хүмүүсээс юуг гаргаж ирэх гэж, юуг тэр хүмүүсээс авахын тулд, юуг тэр хүмүүсээс бий болгохын тулд баярын мэдээний ажил хийдэг юм бэ? Энэ дээр юу гэж хэлсэн байна вэ? Юуны төлөө тэгдэг? Юуны төлөө баярт мэдээг хийдэг? Юуны төлөө Бурхны тухай зааж өгдөг юм бэ? За би 2004 оны орчуулгыг уншия. Бид түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулууртай байдлыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл болон элчийн үргийг хүлээн авсан билээ. Юуг бий болгохын тулд сайн мэдээний ажлыг сүм хийдэг вэ? Юу бий болгохын тулд пасторууд номлож өгдөг вэ? Юу бий болгохын тулд та Христ итгэлийн номыг уншиж суралцж өгдөг вэ? Юу бий болгохын тулд та өнөөдөр энд ирсэн бэ? Юу бий болгохын тулд та сүмийнхэнтэйгээ нөхрөлдөг бэ? Итгэлийн дуулууртай байдлыг. Итгэлийн дуулууртай байдал. Итгэдэг. Итгэсэн зүйлээ, тэр хүлээж авсан зүйлээ, зүрх сэтгэлдээ хүлээж авсан зүйлээ, оюун торхиндээ хүлээж авсан зүйлээ дуулууртайгаар даган биелүүлдэг. Дуулууртай байсныхаа үр шимийг өөрөө хүртдэг. Бусдад хуваалцдаг. Дуулууртай байхын ерөөл сайн сайхан хишгийг нь хүртдэг байлгахын тулд юм. Бидний сүмийн цуглаан болоод дуусахад хүмүүс итгэл найдварыг олж аваад тэр итгэл найдварынхаа дагуу амьдрдаг болоод итгэлээ сонссон байгаа зогсохгүй тэрийг үйлддэг байгаад тэрнийх нь хишиг нь буйн нь өгөөж нь амьдралд нь ирдэг. Бусдад хуваалцах тийм буянтай, хишигтэй, сайхантай, сайн сайхантай болохын тулд байдаг байна. Би тэгээд Ром ном тэр итгэлийн дуулууртай байдал гэдгийг, итгэлийн дуулууртай байдал гэдгийг бий болгохын тулд суралцах зүйлсийг бүгдийг ингээд тайлбарлаа явсан. Ром ном хэдэн бүлэгтэй вэ? 16. 16 бүлгийн туршид энэ чинь 1-р бүлэг дээр явж штэ тий. 16 бүлгийн туршид итгэлийн дуулууртай байдлыг тайлбарлаж өгсөн байна. Итгэлийн дуулууртай байдалтай болсон хүн ямар байдгийг үзүүлээд дуустдаг. Тэгэхдээ тэрний өмнө итгэлийн дуулуургүй байдалтай хүн гэж юу байдаг юм бэ? Тийм хүн юунд хүрчдэг юм бэ? Тэрний аюул нь юу байх вэ гэдгийг бас хэлж өгсөн байдаг. Жохон муу мэдээ гэсэн үг. Та итгэлийн дуулууртай биш амьдралаар амьдрал юу болдог юм бол? Би нэг ийм үгийг айгүй их сонсдог. Та бүгд бас сонсдог байх гэж бодож байна. Ямар хэдийн насанд хийсэн үеийн үрээр ийм юмтай учирцсан бол одоо юу гэдэг вэ? Ямар үеийн үрээр гэсэн ийм үгийг хүн ингээд бүр ингээд
цөхөрсөн үедээ, харамссан үедээ хүмүүс хилжээдэг. Яг тэгвэл бидний эргэн тойронд дандаа одоо буддийн шашны итгэл үнэмшилтэй хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ буддийн шашны итгэл үнэмшил донд нэг юм байгаа. Хамгийн эхний үнэн бол зовлон, тийм ээ. Зовлон. Зовлон гэдэг юу вэ гэхээр зовлонгийн шалтгаан байгаа. Тэр нь үйл. Тийм үү? Тэгэхээр хүн зовхлоороо яаж өгнө гэхээр би ямар үйл хийснийхээ харлайг өнөөдөр идлээд байна вэ гэд гасалдаг. Тэгэхээр бид ерөнхийдөө юу гэж ойлгож байна вэ гэхээр ийм одоо буддийн шашны нөлөөнд байгаа хүмүүс бид нар юу гэж бодож байна вэ гэхээр муу үйл хийх юм бол муу юм надаа тохиолдох нэ, учрах нэ, би зовх нэ. Тийм учраас сайн юм хийж явъя гэж боддог гэсэн үг. Энэ нэг буруу бодол биш. Нэрээ үнэ. Та хажууд байгаа хүн рүү хараад та энийгэд үзтээ. Зүгээр худлаач гэсэн хамаагүй зүгээр ингээд үз. Энийд бол сайн юм. Тэгэхээр ингээд сайн юмыг те худлаач хамаагүй. Би ингээд хэлж байгаа болохоор та ингээд хийхлээр яаж вэ? Сайн юмны хариу нь сайнаар ирээд. Зүгээр ингээд юу жүжиглээд хийхэд хүртэл сайнаар ирээд байна те. Одоо уурлаад үзхөө. За яах юм. Айгүй бол алгадуулж магадгүй. Библи юм үлийн өрөөний тухай ярьдаг. Хүн юу тарьсан түүнийгээ хураана гэдэг. Тэгэхээр буддистууд худлаа яриаггүй. Гэхдээ Бурхан итгэлийн дуулууртай байдлыг тийм хариу нэгсэн хатуу үс сансан аргаар хийдэг юм болов. Итгэлийн дуулууртай байдалд хүрэхгүй бол яадаг юм болов? Аюул нь байдаг юм болов? Тэр нэг товчхон харчаад бүгдээрээ итгэлийн дуулууртай байдалд хүрвэл юу болд юм бэ гэдгийг харъя заа юу. За нэлээд олон юм байгаа. Тэгээд яг товчлоод 28 дугаар ишлэлээс нь бүгдээрээ уншичаа. За Библиэд хүмүүс үл надтай цуг уншичаарай. Ингээд ер нь ихэнх нь 2013 он орчуулгатай Библи барай сууж байгаа бах тий. За тийм юм чинь би бас Библиэд солилцоо 2013 он орчуулга гаргав. Тэгэхгүй бол үгэн зөрөөд байна. За 28-аас тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ гэсэн. Хүн Бурхныг таньж мэдэхгүй юм уу? Бурхныг үл хүлээн зөвшөөрдөг болоод амьдраад эхлэхээр Бурхан тэр хүнийг яадаг гэж байна. Бурхан тэр хүнийг орхичдгоо гэж. Ах дүүнараа. Бурханд хаягдсан заяа хамгийн аимшигтай. Ямар тэнгэр нь харьцсан хүн бэ гэд хүнийг тэгж хэлж байгааг та бүгд сонсч ирсэн үү? Тийм ээ? Би энэ хичээгээд юу лээ нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг чи одоо сүүлийн үед бас юу гэж хэлээд байлаа да. Эзэн хичээгээд ах чи заяа нь хичээхгүй ингэж те. Бурхан хайсан заяа. Бурхан орхисон заяа. Бурхан зоргонд нь орхичдаг. Та хулгай хийгээл. Болоо л байна. Орлогч олоо л байна. Бурхан тэгэл таныг дэрэж зоргонд нь орхичихно. Та тэгээд хэрэгцээнээсээ болж хулгайлдаг биш. Та ерөөсөө л өөрөө хулгайч хүн болчихно. Та худлаа яриалаа. Өө азартахгүй гэж магадгүй. Бурхан тавиал таныг тэгээд орхичихно. Бурхан таныг орхисон учраас та худал ярьсан хүн биш, та худалч хүн бол. Хурсаар хумсалсаар хулгайч. Тэд Бурханыг зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь
орхичихдаг юм аа. Тэд элдв зөө бус, хилэнц, шунал, бузар булаагаар дүүрэн агаад атааж өтөө аллах, хэрүүл, зайлмих, хар санаагаар дүүрсэн, ховжив яригч, гүтгэгч, бурхныг үзэн ядагч, дээрлэхүү, их зантай, сагсуу, хорон муу санаагчлагч, эцэг ихтэй дуулуургүй, ухаргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Та хүний өөдөөс ингээл арсалцаал хэрэлдээл. Тэгээ бурхан таныг орхичих юм бол та хэрүүл хийсэн хүн биш. Харин та хэрүүлч гэдэг хүн болно. Гэсэн үг болж. Тэ? Ухаргүй, найдваргүй, үл хайрлагч, үл өршөөгч хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь өхөл зохино гэсэн бурхны зарилгыг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээ зогсохгүй бусдыг үйлдэхэд нь сайшаадаг болцдог. Хулгайч хүмүүс нөгөө хулгайчийнхаа лаг хулгайч байсныг л сайшааж ярьдаг болцдог. Хүчирхийлэгч хүмүүс, зодоонч хүмүүс тэрийг зоддог, энийг зоддог, тэр өстө мундаг атмаа сайшааж ярьдаг болцдог. Хуурагч хүмүүс тэр өстө нам хоорсон байл. Өстө аргалсан байл, чадсан байл. Яг адилхан хуурагчаа магтдаг, сайшаадаг, үнэлдэг болцдог. Итгэлийн дуулуургүй байдал ийм аюулд биднийг хүргэдэг. Бурхан хайчихсан заяанд. За одоо бүгдээ гоё юм аяарэ. Гоё юм нь юу вэ? Дуулууртай байдалтай байх юм бол юу болох юм бэ? Ямар буян шиг, ямар сайн сайхан ирж бид нэр хэн болох юм бэ? Ром номыг товчлоод бүгдээрээ хоошоо явчихё. Ром номын 12 дугаар бүлэг дээр нэг гарчиг байгаа. Та бүгд хардаа. 12 дугаар бүлгийн гарчгийг нь юугээд хэлсэн байна? Христ доторх шинэ амьдрал. Христ доторх шинэ амьдрал гэдэг бол итгэлийн дуулууртай амьдрал. Христ доторх шинэ амьдрал гэдэг бол итгэлийн дуулууртай амьдрал. Итгэлийн дуулууртай амьдралтай хүмүүст Бурхан ингэж уриасан байна. Эмээс ах トゥ нараа Бурханы өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тохил болгож өргөв. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. Итгэлийн дуулууртай байдал гэдэг бол мөргөлөөс эхлээл явдаг байна. Хүний эд эрхтэн болгон ямар нэгэн зүйл зориулагдсан байдаг. Гоё шүү. Бурхан биднийг түшдэг. Бурхан биднийг яаж түшдэг гэж? Бурхан биднийг өөрийнхөө бүтээсэн газар дээр алхуулж түшдэг. Тэр түшж байгаа танд мэдрүүлэхийн тулд танд хоёр хөл өгдөг. Та өнөөдөр Бурханы бүтээсэн энэ байгаль дэлхийн хөрс шороон дээр алхаж явахдаа Бурхан намайг түшиж байна гэдэгтээ талархаж яваарай. Бурхан таныг хөлөөрчин. Таныг одоо монголчууд хэлдэгтэй босоо заяа гэж хэлдэг. Ястай жинхэнэ босоо заяан чинь түшиж байгаа нь тэр байхгүй юу? Та Бурханы бүтээсэн газар шороон дээр алхаж байна. Бурхан таныг түшиж байгаа учраас. Түүнээс энэ дэлхий чинь бүрэн шүү дээ. Та бөмбөгөн дээр зогсоход үз. Цэрэг чинь л биш бол барахгүй байх. Харин энэ бөмбөрцөг, энэ хоосон огторгууд байгаа энэ бөмбөрцөг дээр Бурхан таныг түшиж байгаа учраас та энэ бөмбөгөн дээр
Бурхны өгсөн хүлээр алхаж байдаг. Бурхан бидэнд хоёр гарыг өгсөн. Бурхан бидэнд хоёр гарыг өгөхдөө ажиллаж хөдөлмөрлөг гэж өгсөн. Бурхан бидэнд хоёр гарыг өгөхдөө өгдөг, авдаг байг гэж өгсөн. Та авахын тухай л боддог бол нэг гараа тайраад хайчих. Өгч чаддаггүй бол, өгч чаддаггүй бол Бурхны өөрийнх нь үгэн дээр байдаг юм. Таны баруун гар чинь таныг бүдрүүлвэл тайраад тай. Таны баруун нүд чинь таныг бүдрүүлвэл ухаад хайчих. Бурхны зориулсан эд эрхтнийг нь зориулсан зүйлд нь Бурхны хүслийн дагуу итгэж ойлгож хүлээж аваад хэрэгжилж бай гэсэн. Та өнөөдөр хоёр гартай байна уу? Нэг шалгаад үзтээ. Зарцсан болоод ажиллагаагүй болцсон байх вэ? Тэгвэл та энэ хоёр гараараа өгдөг, авдаг байгаар. Тэгээд Бурхан толгойг өгсөн маа. Толгойг нь зөвхөн бүтээгч, аврагч, цор ганц үнийн шүүгч Бурханд мөргөж байг гэж гисэн. Гэхдээ их сонин ард түмнүүд мөрөглийг их сонин хийдэг. Гэхдээ ямар ч байсан бидний ард түмэн, Монгол ард түмэн мөрөглийг бол яг Библиэлд хэлдгээр хийдэг шүү. Зарим ард түмэн мөрөглийг хушуугаараа хийдэг. Тэгээ тэр бас нэг буруу зүйл биш л дээ. Бас л Библиэлд байдаг. Хайр бол бас нэгэн мөргөл. Хайрын хамгийн гоё илэрхийлэл бол хошуу байдаг. Би хандаа дурлцаад хамгийн хүсэжсэн зүйл бол үнсгэл байсан. Тэр бол мөргөл. Тийм учраас тэр хүмүүс нэг буруу юм хийж байгаа юм биш, тийм ээ. Тийм учраас тэр хүмүүс хайрладаг зүйлээ хайрлаж байгаагаа илэрхийлж үнсдэг. Тэгж мөрөгдөг. Дөнгөж саяны уншсан бидний хэсэг дээр харин та өнөхөр Бурхан дотор шинэ амьдралаар амьдарч эхэлсэн болвол итгэлийн дуулууртай байдлаар амьдрий гэж хүсэж байгаа бол хамгийн түрүүнд хийх зүйл нь мөргөл байна. Ухаараач ээ. Сураач ээ. Судлаач ээ. Бодооч ээ. Тогтоогооч ээ. Мөргөл байна. Эзний үгийг сурч мэдэж тогтоож тунгаан бодож өглөөс эрэхтэйч бодож орой унтахтаач бодож үйлддэг мөргөл. Би дэндээ удаа ярьсан учраас миний утас амарцсан юм чи шүү дээ. Тэгэхээр өөрийн биеийг мөргөл болгон Бурханд өргөө. Өөрийн бие дундаас ялангуяа энэ тархиндаа Бурханы үгийг шингээж, бодож, тунгааж авч явж чаддаг хүн болоо гэсэн. Тэгээд цааш нь 13, 12 дугаар бүлэг тэр аяараа, 13, 14, 15 дугаар бүлэг тэр аяараа итгэлийн дуулууртай байдалтай хүн юу хийдэг юм бэ гэдгийг хэлсэн байгаа. Одоо бүгдийг уншина гэвэл та нар надтай энэ шөнө энд хонох хэрэгтэй болчихно. Тэгэхээр бүгдээрээ зүгээр түгээд уншиж. Тань таалагдаж магадгүй гэж бодсон зүйлсээ бүгдээрээ түгээд уншиж. Зөвөр жишээ болгоод. Итгэлийн дуулууртай байдалтай хүн жишээ нь 14 дээр хавчигч нэг өөрийг нь хавчиж гадуурхагч нэг яадаг гэж байна. Ерөөдөг гэж. Итгэлийн дуулууртай байдалтай хүн өөрийг нь яаж үзэн ядаж, өөрийг нь яас ч юм бэ? Эргээд яадаг гэж байна. Тэр хүнийг ерөөдөг хүн. Таалагдж байна уу? Та нэг тийм итгэлийн дуулууртай байдалтай хүнтэй таармаар байна уу? Тэр хүнийг та хавчиж, гадуурхаж яасан ч вэ тэр хүн таныг ерөөдөг бол ямар гоё вэ те? Итгэлийн дуулууртай байдалтай хүн бол хараалыг хүртэл
ерөөл болгож хариулж чаддаг хүн байна. Хэнд ч мууг муугаар хариулдаггүй, харин бүх хүний өмнө юун зөв болохыг харгалзан үзэж байдаг. Итгэлийн дуулууртай байдалтай хүн ийм байдаг гэсэн байна. За тэгээ 13 дугаар бүлэг. Бурханаас гадуурх эрх мэдэл гэж байдаггүй юм. Тиймээс Бурханы тогтоож байгаа бүх эрх мэдэлд захирагд, төр засагд, татвар төлөх ёстой бол татвараа төл. Би нэрээ энэ жил Монгол улсаас маш гоё сюрприз авсан. Миний ийм Монголиа дээр үлээ. Тийм ийм Монголиа, би чинь нөгөө ий баримт уншуулдаггүй. Ийм Монголиа дээр нэг удаа тийм саяхан штэ нөгөө хүүхдийнхээ цэцэрлэг сургуулийн бүртгэлийг хийх гээд орсон чинь Монгол улсын иргэн мегмар амрагтай Нямсуран та иргэний үүргээ биелүүлж төгрөгийн татвар төлсөн тул танд талархал илэрхийлье. Ёо би нэг цэргийн албаа 3 жил хаачаад ирсэн цэрэгч юм шиг амар гоё санагдаад. Итгэлийн дуулууртай байдалтай байна гэдэг татвар төлнө. Гайлын татвар төлөх хүнд гайлын татвараа төлнө. Эрх мэдэлтэй хүний гаргаж шийдэж байгаа зүйлсэд нь дуулууртайгаар сахин дагаж биелүүлдэг байхыг хэлнэ гэсэн. Тэгэхээр та өнөөдөр Христэд итгэж хүн болсон бол та бити татвараас зайлсхийгээрэй. Тэр бол итгэлийн дуулууртай хүнээс гардаг үйлдэл, ухамсар, амьдралын хэв маяг гэдэг байна. За тэгээд өшөө цааш нь итгэлээр сул нэг хүлээж авч тэдний үжил бодлынхын талаар бүү заргалт бүх юмыг идэж болно гэж нэг нь хэлдэг байхад сул нэг нь ногоо иддэг. Итгэлийн дуулууртай байдалтай хүн гэдэг бол бусдыг хүлээж авдаг хүн байна. За энэ маань нэрээ ийм л хүн дээ. За яах вэ? Итгэлийн дуулууртай байдалтай хүн гэдэг бол бас нэгэн гоё зүйл байна. Би энэ хэдвэр бүлэг дээр авч байна. 14-ийн 7 дээр. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид амьдралаа ч эзний төлөө амьдрдаг, бид үхлээ ч эзний төлөө өгдөг. Тиймээс амьдралаа ч үхлээ ч бид эзнийх юм аа. Итгэлийн дуулууртай байдал гэдэг бол бид эзний төлөө амьдрдаг хүмүүс болдог. Гэх мэтлэнгээр та Ром номын 12 дугаар бүлгээс 16 дугаар бүлгийг дуустал нь уншаад үзээрэй. Тэнд итгэлийн дуулууртай байдалтай хүн гэдэг ямар үр дүнд хүрээд хэн болдог юм бэ гэж байгаа. Эдийг хэлж өгч байгаа. Баярт мэдээг, сайн мэдээг бид бие биендээ тунхаглаж, сайн мэдээний үгийг хэн нэгнээс сонсож, хаа нэгтэйгээс таньж мэдээд хүрдэг зүйл маань, болохыг хичээдэг зүйл маань итгэлийн дуулууртай байдал. Би нэг жижигхэн бяцхан өөрийнхөө гэрчлэлийг яриад дуусгая. Өнөөдөр хэн бэлэн нэг нь надаас асуусан. Өнөөдөр амар баяр болоод байна. Та их баярлаад байна те. Намайг би баярлж ирсэн. Тэгээ анханаас нь байсан болохоор их баяртай байх шиг байна те. Нэрээ тийм байх шиг байгаа. Одоо 92 онд одоо Катягч, Жон их эднэрийг одоо 13 дугаар хараад цуглаа моглааж яхад би бас нэг хүүхэд байсан, жоохон хүүхдээс одоо тэнд явж байгаа цэнхэр юудын өмссөн хүүхдтэй л адилхан жоохон амтан байсан баг. 10 настай байсан гэдэг чи те. Ганц хоёр очиж исэн. Тэгээ 97 оноос яг өөртөө шийдвэр гаргаад за би сүмд тууштай явна гэж явсан. Тэгээд итгэлийн дуулууртай байдал гэдгийг зүйлийг суралцаад явж байгаа. Одоо бол сураад явж байна. Тэгээд ингээд 97 оноос сүмдээ итгэвчтэй яваад гисэн чинь 99 оноос манай найзууд одоо бид нэр цугтаа сүмдээ явдаг болсон чи бид нарыг сүм бол салбарлаж гар гээд. Тэгээд тэр сүмийг маань сүмж байхтай чихэн эсийн бүлгийг маань Адяхуу гэдэг хүн удирддаг байгаад бид нэр дагалдаж цугтаа 3 өрөө байр түрээслэж цуглаан хийдэг болоод ингээд явлаа. Тэгсэн Адяхуу гэдэг хүн маань Адяхуу пастор сургуульд явахаар болоод явдаг л. Тэгээ би нөгөө цуглаанаа
Ахалдаг боллоо. Ингээ явж идэл би нэг мэдсэн чинь их сургуулийн 2 дугаар курсэд явж байна. За тэгээ цуглаанаа ахлаад явж байгаа учраас өшөө илүү цаг завыг тийшээ зарцуулах хэрэгтэй гэд 1 жил чөлөө авчлаа. 1 жил чөлөө аваад мишнэрийн үйлчлэл гэдгийг хийлээ. Мишнэрийн үйлчлэл гэдгийг хийсэн чинь цалин авлаа шүү. Зүгээр би итгэж байгаа сүмд явдаг биш. Цалин аваад сүмдээ явдаг, итгэж ах トゥ ус нартайгаа нөхрөлдөг, итгэлийн дуулууртай байдлаа суралцдаг хүн боллоо. Тэгээ 1 жил чөлөө аваад цалин мөнгөтэй ажиллаад амьдраад үдцсэн хүн чи дараа нь эргээд сургуульд орно гэсэн чи яасан хэцүү юм бэ? Тэгээ тэр үед би бодлоо. Гүй ер нь энэ сурж мурж яад ажил хийгээл мөнгө олоод амьдрал хамаагүй дээр юм байна шүү дээ. Энэ сургууль мургуулга ер нь хаяа гэж бодсон. Сураад гийгүүлээд яваад байгаа хүн ч алга. Сурна гэдэг лай. Энүүгээр юм хийнэ гэдэг шиг амар лай шүү дээ, тий. Ер нь хаяа гэж бодсон. Гэхдээ яагаад ч юм тэр үед ариун сүнс надад нөлөөсөн баг. Тэр үед би дөнгөж имэйл гэдэг юм хэрэгжилж эхэлж байсан үе. Тэгээ болдаах бас хол байлаа. Болдаах руу нэг бичлээ. За болдаахаа би ингээд сүм цуглаанаа ингээд явж байна. Манай сүм цуглааныг ийм явж байна. Би бас ингээд чөлөө мөлөө аваад ингээд сүмээ ахлаа явсан чинь их гоё байна, ийм юм байна. Зөндөл юм битсэн бах мэдэхгүй юу. Тэгээ тэнд донд хамгийн гол миний асуусан зүйл нь би сургуулаа хаях гэж байна. Та юу гэж бодож байна гэж асуучлаа. Ер нь сургуулаа хаяад би бурхны төлөө амьдрий. Амар зоригтой шийдвэр гаргалаа гэж өөртөө бодсон. Тэгээ харин болдаахаас эргээд хариу ирсэн чинь их л урт имэйл байсан шиг санагдтыг. Гэтэ ер нь товчгондоо бол сургуулаа хаяад үзээрэй нөхөр минь наа сургуулаа заавал дуусга. Эргээд сургуультай яв гэсэн л утгатай юм байсан. Миний огт хүсээгүй зүйл. Би уг нь бол бодсон байхгүй. Би бурхны төлөө сургууль мургуулыг бүгдийг нь хайж гин. Тэнгуут наваг фаст чи өстө бурхны төлөө юм чинь наад чи яг зөв хий гэж хэлэх юм баг гэсэн чи яг буруу юм хийх гэж байна. Наатахаа хийж болохгүй шүү. Эргээд сургуульд ор гэсэн. Ер нь дуулууртай байна гэдэг те зөв юмыг дагаж биелүүлнэ гэдэг чи бас нэг тийм нэг хүссэн зүйл биш байгаад байдаг. Миний хүсэж байгаа зүйл дандаа тийм нэг лазан хогийн яг үннээ хүнд хэлчүүд ичиж өгмөр юм байгаа шүү дээ. Тэгээ болдаах сур гэд хэлчихсэн. Тэгээ хүнээс асуучаад те би яах вэ гэж асуучаад хүн тгээ гэж хэлэхээр нь одоо зөрөлттэй нь биш. Өөрөө асуучаад. Тэгээ яалчгүй 3 дугаар курст орсон. Йоо би 3 дугаар курсд орсон чинь манай ангийнхан 4 дугаар курст. Тэд нар чи ингээ хонхны баяр маяраа хийн, дадлага мадлага хийн. Амар том ах эгч нар болцсон. Би 3 дугаар курс хичээлдээ дарагдаад ёо өстө шүд зоож иж нэг 3 дугаар курс арай ч үг дуусгасан. Ёо. Би яг юу хийгээд энэ хайчих юмсан. Мөнгө төгрөгч байхгүй ингээ. Тэгээ 4 дугаар курсыг үрэж аваад бас дууссан. Тэгээ би тэрэндээ талархаж байгаа. Тэр үед болдаах надад тэр хэцүү зүйлийг хий гэж зөвлөсөнд нь одоо талархаж байгаа. Мэдээж яриг төлбөр мөнгө хэцүү байсан. Мэдээж яриг өлөн зэлмэн явсан зүйл зөндөө байсан. Мэдээж яриг сурна гэдэг надад лайтай хэцүү зүйл байсан. Гэхдээ тэр хүн намайг үүнийг хийгээрэй гэж захиж сургаж хэлэхэд нь надад сонголт байсан. Би дуулууртаагаар авах уу, үгүй юу гэдэг, тийм ээ. Тэгээ ямар ч байсан гүрийж байгаа дуулууртаагаа дагсан. Сургуулиуд төгссөн. Тэгээд бүр ч илүү том сургуульд явах боломж олдсон. Яагаад гэвэл би итгэлийн дуулууртай байдал гэдэг зүйлийн нэг жоохон зүйлийг амссан учраас. Тэгээ би сургуулаа төгсөөд дараа магистраа сурах болсон. Бурхан нэг ивэлийг өгөхдөө гар бариад бугуу барьдаг гэд муу хүнийг тэгж ярьдаг те. Тэгвэл бурхан ивэлийг өгөхдөө нэг зүйлийг өгдөггүй дандаа хос зүйлийг өгдөг. Дараагийн зүйлийг өгнө. Би бакалаврын зэрэгтэй болсон бол дараа нь магистрийн зэргийг
тэтгэлэгдэхээр сурахаар болсон. Энэ бол миний амьдралд ирсэн ивэл. Ердөө нэг жоохон зөвлөгөө, жоохон итгэлийн ахаасаа авсан нэг жоохон зөвлөгөөнөөр би дуулууртай байсан юм үр шим ивэл. Би танаас өнөөдөр орой нэг зүйлийг хүсэх гэсэн. Та Библийн үгийг сонсохдоо, та итгэгч ах дүүс нартайгаа нөхөрлөхдөө, сургаал номлол сонсож байх үедээ танд юу итгэл үнэмшил төрүүлж байна? Танд юу зөв гэдгийг Бурханы үг танд илчлэгдэж байна. Тэр зүйлийг дагъя гэсэн шийдвэртэй зоригтой яваар. Энэ миний хүсэл, энэ миний залбирал, энэ миний хийж байгаа ажил. Та итгэлийн дуулууртай байдлын үр шимийг дүүрэн аваасаа гэж хүсэж байгаа. Тэгээд та Библийн үгээс суралцаад Бурханаас амьдрах ухаан, шийдэх арга, зөв үннийг сураад тэр зүйлдээ дуулууртай байгаасаа. Энэ шийдвэрийг та өнөөдөр гаргаасаа. Би Библийн үгээс дуулсан, сонссон зүйлдээ дуулууртай байна гэж шийдээсэй. Тэгээ тэр ивэл өрөөлөөр та бялхаасаа гэж би хүсэж байна. За хамтдаа залбирцгаая. О Есүс эзэн минь, хайрын Бурхан минь. Агуу их ивэл нэгүслэр баян эзэн минь. Таны төвчээр, таны хайр, таны бидэнд сургамжилдаг зүйлс, таны бидний амьдралд өгдөг хүмүүжилт тань баярлалаа. Та биднийг гим нүглийнхээ зоргонд минь хайлгүйгээр энэ дэлхий дээр ирсэнд тань баярлалаа. Бидний амьдрал хаягдаагүй амьдрал. Бидний амьдралыг аврахаар ирсэн аврагчтай амьдрал байгаадаа талархаж байна. Таны авралын үг бидний амьдралд ирсэнд бид талархаж байна. Таны үгээс бид ёс зүйг, хариуцлагыг, үнэн шударгыг гимших ёстойг, алдаагаа засах ёстойг, дахиж оролдох ёстойг, итгэл үнэмшлээрээ дахиад босох ёстойг сурдагтаа талархаж байна. Тиймээс таны үгээс итгэлийг олж авсан бол тэр итгэлдээ дуулууртай байхад маань өрөөж өгөөч. Энд байгаа хүн нэг бүрийг итгэлийн дуулууртай байдал дотор өсгөхтөн туслаач. Есүс таны нэрээр өргөн даатхан залбирлаа. Амен.